Галзуу сэрийн сувгтан тавтай морилцгоо. За ингээд галзуу сэрийн сувгийнхан хамгийн ихний кино тайлбараар та нартайгаа уулзж байгаа юм уу? Буруу маш их баяртай байна. Тэгээд сэрийн сувгийнхан хамгийн ихний кино тайлбараар тийм ээ. One Piece Season 2. Энэ галзуу киног та нартай шууд ярьж өгөхөөр сонгосон байдаг юм аа. За тэгээд аль болох л гарангуут нь хурдан ярьж өгөх гээд хэдэн бороонууд нь нэлээд хичээлээ шүү. Мэдээж тэгээд нэг дор бүгдийг нь ярьж өгч чадахгүй. 3 юм уу 4 парт л болох байх шүү. За тэгээд энэ галзуу сувралыг гэрэл дээрээ дөрөв хамтдаа өсөж хөгжих Bright Rise Teen Club-тай хамтран хүргэж байна. Та нар тэгээд ойлгомжтой. Сабадраг бол сабаа, дардсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу сувралын тайлбараа эхлүүлцгээе. За шилставлын тэнгисийн цэргийн бааз далайн дээрэмчдийн ширүүн дайралтад өртөж байгаагаар кино эхэлнэ. Удалгүй далайн дээрэмчид баазад орж ирсэнд тэнгисийн цэргүүд төв байранд ороод хаалга бэхэлцгээе. Тангаргаа санацгаа, шудрагаас нэтлөө эцсээ хүртэл хамгаалан тулалдцгаая. Та нар овоо их зэвсэгтэй юм аа? Дософил юу? Дайраад! Та нар үхстэй хаана аваачдгүү? Бидэнд шинэ ноён долоо хэрэгтэй болох нэ. Тэд өөрсдийнхөө багийн гишүүн болох ноён долоог хайж ирсэн боловч Зоро тэрнийг аль хэдийн дундуур нь 2 хуваачихсан байлаа. Энэнд нь сэтгэл дундуур байсан багийнхан Зорог хаана угааг асуугаад тэнгисийн цэрэг тэдэнд Зорог ахмад нь ирээд суллаад аваад явчихсан. Хамтдаа тэд Grand Line руу явж байгаа гэдгийг хэлнэ. Ахмад нь хийн? Monkey D. Luffy. Сонирхолтой юм. Энэ үеэр Люфигийн багийнхан Grand Line-ыг чиглээд хурдалж явлаа. Санжич үүргийнхээ дагуу багийнхантай хамтдаа хоол хийж харин Усап тэрний халуун чинжинүүдийг сум болгож хумсалж байдаг. Хүнсний нөөц багсаж угаад Санжи сэтгэл дундуур байсан бол зөвхөн хүнсгэлтгүй. Хөлөг онгоцны сэлбэг болоод бусад хангамжийн зүйлсч дуусч байгааг Усап санууллаа. Тиймээс тэр хоёр багийнхан санхүүг барьдаг Нами дээр очно. Харин Нами газрын 6 дэлгэцсэн Grand Line руу хүрэх хамгийн товч замыг тодорхойлж байлаа. Би Grand Line руу хүрэх хамгийн дэд замыг олчих шиг боллоо. Гэхдээ энэ зам баг зэрэг аюултай. Энэ замаар ороод явбал шууд Red Line-аар дайраад Grand Line руу очно. Би зам заагч биш л дээ. Гэхдээ уулан дундуур явснаас шууд задгаа далаагаар явчих нь илүү аюулгүй биш үү? Тэгээд шууд Grand Line руу орчих юм байна штэ. Тийм болохоор л чи зам заагч биш. Яг гэвэл энэ бүслүүр хэсэгт ямар ч урсгалгүй бас салхихгүй. Тэнд очивол бид урагшаачгүй, хойшоочгүй гацна. Тэгээд л үхэндээ гэхдээ тэд Grand Line руу орохын тулд эхлээд хоол хүнс болоод бусад эд зүйлсээ сайн базааж авах хэрэгтэй байлаа. Тиймээс Санжи Нами хоёр хамгийн ойр байгаа Log Town руу шопинг хийхээр явахаар шийднэ. Гэвч тэр нь тэнгисийн цэргийнхнэр дүүрэн газар байдаг. Энийг сонссон Усап сандарч дэмжлэг хүсгээр Зоро руу очисон ч дасгал хийгээ завгүй байсан Зоро тэрнийг ерөөсө тоосонгүй. Шопинг хийн гинэ. Харин тийм ээ, итгэмээргүй байгааз. Сайхан санаа байна. Надад дахиад 2 сэлэм хэрэгтэй. Арга барсан Усап Люфи руу хандсан ч Люфи алсыг хараад завгүй байна. Энэ үед Люфиг барьж өгсөн хүнд өгөх шагнал 30 сая бэйли болж. Усап Люфид Log Town руу очиод хэрэггүй гэж ятгсан ч тэнд далайн дээрэмчдийн хаан Голди Рожер цаазлуулж байсан гэдгийг сонсоод Люфи шууд л тийшээ явж үзэхээр шийддэг. Ингээд тэд даруулаа босгож Log Town-ыг чиглэлээд хурдалцгаана. Дүр солигдоход олон жилийн өмнө Log Town-д Голди Рожерыг цаазлуулж байсан өдрийн үйл явдлаар кино үргэлжлэнэ. Цаазлуулах цагаа хүлээж үлсэн далайн дээрэмчдийн хаан Голди Рожер дээр усан цэргийн дэд адмирал Monkey D. Garp ирж уулзна. Тэд бие биенээ эртнээс мэддэг. Олон жил тэмцэлдэж ирсэн хоёр байлаа. Гэвч эцэст нь дэд адмирал Garp далайн дээрэмчдийн хааныг барьж чадсан нь энэ байлаа. Энэ олон жил чамтай тулалдахдаа гар зөрүүлэхээс хорон үгээр хэрэлдэх надад хамгийн таатай байсан шүү. Харин надад Grand Line өгсөж уруудаж чиний үгзгийг өшгөлж явах л хамгийн таатай байсан да. Тийм дээ. Тулааны явцад ирэх хүний жинхэнэ чанар танигддгийг. Төмөр харшилдаад л цус хоороод л. Энэ үед л тэр хүний зүрх сэтгэлийн гүнд юу байсан нь ил болдог. Би чамайг сайн мэднэ, Garp. Би яг л багийнхаа гишүүн шиг чамд итгэж байна. Тиймээс эцсийн ганц гуйлд. Надад нэг хүү бий. Чи хүүг минь олж
аюулгүй газарт байлгаж өг. Учир нь ямар ч хүү эцгийнхээ нүглийн төлөө зовох ёсгүй. Би яагаад энийг хийнэ гэж бодов. Учир нь чи бол сайн хүн. Чамайг цаазын тавцанлаг хөтөлж гаргах гэж байгаа хүн шүү дээ. Гэхдээ хүүг минь тэгэхгүй гэдэгт итгэж байна. Миний цаг дуусч байна. Харин хүүгийн минь амьдрал дөнгөж л эхэлж байна. Луфи болон тэдний багийнхныг ирэхэд Лог Таун төм түжгэнсэн том хот огтлаа. Хотын төвд эхлэл болон төгсгөлийн хот гэсэн бичгтээ хөшөө сүндэрлж байлаа. Учир нь энэ газар бол One Piece эрдэнсийн төлөөх уралдаан эхэлсэн газар. Тэдний ирэхэд хотын гудамжийг чимгэлчихсэн хотынхан удахгүй болох гэж байгаа фестивалд бэлтгэж байна. Нами багийнхандаа олонний анхаарал татаж хэрэггүй гэдгийг хатуу сануулад Санжид мөнгө өгч Луфиг даатгаад Зород сэлэм авах мөнгийг нь 300% хүүтэй зээлүүлсэн бол хашир Усоп Намигаас холдохгүй байхаар шийднэ. За ингээд тэднийг салж явахыг хөндлөнгөөс хэн нэгэн ажиглаж байлаа. Энэ үед Тэнгисийн цэргийн алдартай Ахмад Смокер Лог Тавнд ирж байна. Тэрээр зартай далайн дээрэмчин Козыг барьж ирсэн нь тэр. Жилийн энэ үеэр далайн дээрэмчид Лог Тавнд цугладаг учраас сонор сэрэмжээ дэвшлүүлэхийг Смокер цэргүүдэд онцгойлон сануулад явдаг. Харин нөгөө талд Нами Усоп хоёр шопинг хийж харин Зоро зүг чигээ олохгүй димээл энэ тэрүүгээр алхана. Тэгээд Зоро нэг эмэгтэйтэй санамсаргүй мөргөлдөсөн нь тэрэнд олон жилийн өмнө нас барсан Куинатай нэлээд адилхан санагдлаа. За ингээд бандсан Зоро бушуухан явтал азар нэг сэлэмний дэлгүүрт ирнэ. Тэгээд Намигийн өгсөн мөнгөөр ямар сэлэм авч болохыг асуудал олигтой сэлэм авч чадахгүй гэдгийг мэдээд гарах гэсэн ч дэлгүүрийн худалдагч сэлмийг нь шохоргож 750 мянган бэлий дээр нэмэх нь дурын 3 сэлмээ сонгох эрх үгүй гэж санал тавьдаг. Зоро энэ саналыг нь хүлээж авах хэсгээ мэдэхгүй зогсож байтал нөгөө гудамжинд бүргэлдсэн эмэгтэй орж ирээд тэрний сэлмийг шүүрээд авна. Тэр эмэгтэй сэлмний хорхойтон болгоно илэрхий. Тэгээд сэлэм цуглуулагчид энэ сэлмийг олон 10 саяар авна да гэж дуу алдсанд худалдагч боож өгөхгүй шахна. Эмэгтэй Ахмад Смокерийн туслах Ташиги байлаа. Тэгээд Зоро сэлэм сонгохдоо тэрнээр туслуулахар шийднэ. Ташиги элд сэлмийг урлагийн бүтээл гэж боддог байна. Тэгээд Зорогийн нүд тусаж барьж авсан элдийг хараад Ташиги гайхлаа. Учир нь Сандай Китэцү гэх элдийг хараагдсан гэж үзэж байлаа. Энэ элдийг эзэмшсэн сэлэмчин амиа алддаа гэдэгт тэд хатуу итгэдэг байж. Гэсэн ч Зоро энийг нь тоосонгүй. Миний хүсэл зориг хүчтэй юу, энэ элдний хараал хүчтэй юу? Үзэж байж л шийдэе. Ингээд гараа бариад элдийг дээш шидсэнд элд гарынх нь хажуугаар гарч шаланд зоогдсонд Зоро тэр элдийг авахар болно. Харин нөгөө талд Луфи Санжи хоёр загас авч Усоп Кая руу voice message илгээж удахгүй Grand Line руу явах гэж байгаагаа ярьж байлаа. Тэгсэн Усопыг хүлээж үлсэн Намигийн хажуугаар нэг ногоо үстэй нөхөр зөрж өнгөрөхдөө тэрнийг мөрлөөд гарсанд Намич мөчөөг өглгүй төрөвчийг нь суйлж орхино. Тэгээд төрөвчийг нь буцааж өгөөд шинэхэн далайн дээрэмчин бололтой тэр залууд зөвлөгөө өгөөд явуулсанд цаадханч дуртай дургу яваад өгнө. Тэгсэн Нами агаарын даралт өөрчлөгдөж байгааг мэдрээд удахгүй хүчтэй шуурга дэгдэх гэж байгааг ойлголоо. Тэгээд Усопыг дагуулад бусдыгаа олохоор яаравчлана. Харин Зоро энэ үеэр Юбашири гэх нэг онцгой сэлмийг үзэж байлаа. Тэр бол дэлгүүрийн эзэнд байсан хамгийн шилдэг элд байдаг. Дэлхийд 50хан байдаг элдний нэг байлаа. Зоро тэрэнд тэр элдийг авах мөнгө байхгүй гэдгээ хэлэхэд дэлгүүрийн эзэн нүдэндээ нулимс цэйлэгнүүлэн байж. Түрүүнд чамайг хуурах гэж оролдсныг минь уучлаарай. Чи энийг зүгээр ав. Агуу элдийг эзэмшвэл зохих шилдэг сэлэмчэнтэй таараагүй дэндүү уджээ. Тэгээд ч элд эзнээ өөрөө сонгодог юм гэж хэллээ. Ингээд Зоро 3 сэлэмтэй болж аваад дэлгүүрийн эзэнд талархлаа илэрхийлээд гарлаа. Орой болж дэлгүүрүүд хааж эхэлж байна. Луфи ч Голди Рожерыг цаадуулж байсан тавцанг тууштай хайсаар байна. Тэгээд санамсаргүй нөгөө ногоон үсттэй таарлаа. Залууг Бартоломео гэнэ. Тэгээд Бартоломео Луфиг цаазын тавцан руу дагуулж явдаг. Цаазын тавцан харсан Луфи малгайгаараа дохиж хүндэтгэл үзүүлээд буцах гэж байтал гинэд агаарт нэг гар гарч ирээд Луфигийн малгайг шүүрээд авлаа. Луфи сандраад малгайгаа авсанд цаахан талд алиалагч Багги сууж байгаа харагдана. Тэрнийг харсан Бартоломео сандраад тэндээс бушуухан явах гэсэн бол Багги Луфиг хоргоож эхэлдэг. Энэ удаад Багги ганцаараа ирээгүй. Далайн дээрэмчтэн Ахмад Алвидаг дагуулж ирсэн байж. Алвидаг дийлхээс нааш тэндээс явах боломжгүй болсноо ойлгосон Луфи гараа сунгаж угаад хамаг хүчээрээ цогсон ч гар нь хальтраад хажууд нь байсан хүнийг нам цохиод унагчлаа. Тэгсэн Алвида өнгөрсөн хугацаанд зүгээр байсангүй. Слип чөтгөрийн жимс идсэн байж. Энэ жимсийг идсэн хүн халтрамхай болдог учраас цохилтонд оногддоггүй байлаа. За ингээд Алвида Луфиг тойрч гулгаж югаад мунаараа гиндүүлж цогсонд Луфи ухаан алдна. Тэрнийг ухаан ороход толгойн эргэж нэг л хачин байна. Учир нь Луфид Кайросеки буюу Тэнгисийн чулуугаар хийсэн гав зүүлгсэн байж. Энэ гавыг зүүлсэн хүн чөтгөрийн жимсний хүчээ ашиглаж чадахгүй болдог байлаа.
Энэ үеэр цаазын тавцан хавьцаа далайн дээрэмчид эргэлдээд байгаа тухай мэдээ Ахмад Смокерт ирсэнд тэр ч тэр хавийг яралтай бүслэх тушаалыг цэргүүдэд өглөө. Харин нөгөө талд Усоп Нами Зоро 3 анх таарсан газартаа ирчихсэн бусдыгаа хүлээцгэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа Санжи ганцаараа ирсэнд нөгөө хэд сандраад Люфиг хайхаар боллоо. Энэ үед хүмүүс бүгдээрээ цаазын тавцандаа талбай руу яарсанд Люфиг тэнд байгаа байх гэж бодоод тийшээ явцгаалаа. Баги Алвида 2 Люфиг Алвидагийн хөлгийг шатааж багийн гишүүн Кобиг нь хулгайлж авч явсан хэрэгээр цаазлах гэж байлаа. Гэхдээ алиалагч Баги өөрийнхөө зангаар шүүх хурлыг дуурайн тоглож бусдыг баясгана. Аз болоход Люфиг цаазлахаас өмнө манд руу ирлээ. Ингээд алиалагч Баги Люфиг аваад явсан бол Алвидагийн дээрэмчид Люфигийн багийнхан руу дайрцгаана. Ахмад Смокерийн цэргүүд тэднийг айл хэдийн бүсэлсэн ч Ахмад Смокер бие биенээ хядаж дуусхийг нь хүлээхээр шийдлээ. Энэ үеэр Баги Люфиг цаазын тавцан дээр гаргасан байна. За сүүлийн үгээ хэлдэ арчаагүй Ахмад минь. Миний нэр бол Monkey D. Luffy. Би One Piece-ийг олж далайн дээрэмчдийн хаан болно. Цаазлуулах гэж байгаагаа мэдсэн Люфи айхын оронд харин ч инээсэнд тэнд байсан бүгдээрээ гайхацгаана. Учир нь тэр инээд бүгдэд далайн дээрэмчдийн хаан Рожерыг санагдуулдаг. Тэгсэн гайхалтай зүйл болж алиалагч Баги дээрээс тэнгэрээс аянга буусанд Люфи ч тавцангаас шидэгдээд унлаа. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Ахмад Смокер цэргүүдэд дагуулад дайран ирсэнд Бартоломео тэднийг нууц гарцаар зугтаалгана. Гэвч Ташиги тэдний замыг хөндлөсөн учраас Зоро Ташигитэй тулалдахаар үлдэж Люфи Санжи 2 цаашаа хүлэг рүүгээ гүйцэтгэн. Ингээд Ташиги Зоро 2 тулалдацгаана. Тэгсэн Зоро Ташигийг ядах юмгүй буулгаж авлаа. Харин нөгөө талд Ахмад Смокер Санжи Люфи 2-ын замыг хаана. За сори бажгараа борон гэлснэг реклам алгадах юм. Өсвөр нас мөрөөдөл төрдөг, өөрийгөө нээдэг, ирээдүй эхэлдэг үе. Тиймээс л Bright Rise Teen Club бий болсон байдаг юм. Энд хүүхдүүд англи болон солонгос хэлээр ярьж сурч, шинэ найзуудтай танилццгааж, сонирхолтой уулзалт хэлэлцүүлэгт оролцсон гэж байгаа. Хамгийн чухал нь хүүхэд өөрийн бодлоо илэрхийлж, өөртөө итгэлтэй болж, өөрийн дуу хоолойг олно гэж байгаа. Гэрэлт ирээд өрөө хамттан өсөж хөгжих Bright Rise Teen Club үүд хаалгаан нээсэн байна. Англи солонгос хэлийг гадаад багшаар залгах энэ галзуу клубын анги дүүргэлт нь ердөө 88. Төлбөр нь мэдээж галзуу хэмд буюу 240 мянга. За тэгээд бусад мэдээллийг description хэсгээс аваарай гэж. Bright Rise Teen Club. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Мань хоёр тэрнлүү дайрсан ч Ахмад Смокер удааны хүчтэй учраас цохилтонд нь ерөөсөө өртөхгүй байлаа. Чи 30 сая бэлэгийн үнэлгээтэй гэлөө. Дан чад чин дуусажтай залуу минь. Хиний аз дууссан гинэ? Хоёулаа бусдын аяллаа замд хөндлөлцгөө болиул яасан юм бэ? Дэлхийн засгийн газар чиний толгойг авахыг хүсэж байгаа. Гэхдээ өнөөдөр биш ээ. За ингээд хүчтэй салхи боссонд Ахмад Смокер хийслээ. Сандарсан Санжич гүйж ирээд Люфиг дагуулж тэндээс бушуухан зугтаасаар Мэри хүлэг дээрээ ирдэг. Тэдний ирэхэд Зоро Нами Усоп 3 ирчихсэн байна. Тэдэнд ямар учиртай хүн тусалсныг Санжи Люфигээс асуусан ч Люфи мэдэхгүй гэж хариулна. Далайн дээрэмчин болсон бидтэй. Ийм зам сонгосон бол яа гэх вэ? Амжилт хүсье. Тэрөөрөө сэтгэлээр унсан Ташигийг нэг пабд сууж байтал хажууд нь киноныхэнд гарсан үл таних эмэгтэй ирлээ. Тэгээд тэрнийг хүчтэй, ухаалаг, өндөр потенциалтай гэдгийг сануулад нэрийн хуудас өгч
Чи бүх мөрөөдөлдөө хүрч болно шүү. Ингэж сануулад явдаг. Удалгүй Ахмад Смокер ирж жил бүрийн энэ үеэр буюу Голди Рожерыг цаазлуулсан өдрөөр энд ирж юуны төлөө тэмцэж байгаагаа өөртөө сануулдаг гэдгээ Ташигид ярьж өгнө. Бас далайн дээрэмчний хааныг цаазлуулах үедээ инээж байсныг нь нүдэрээ харсан гэдгээ ярьж дэлхий дээр дахиж өөр Голди Рожер төрөхгүй төлөө өөрийгөө зориулахар шийдсэн гэдгээ хэлнэ. Гэтэл өнөөдөр Люфи үхэх гэж байхдаа үхлийг юм чинээ тоохгүй инээж байгааг нь хараад Смокер тэрнийг заавал дарж авах ёстой гэж шийдсэн байна. Тиймээс тэр багийнхнаа аваад Люфигийн хойноос Гранд Лайн руу хөдлөхөөр шийджээ. Харин үүмэн дундаас эвтэйхэн мултарч чадсан Бартоломео Люфигийн зурагт хуудсыг хараад тэрэн шиг далайн дээрэмчин болохоор сэтгэл шулууддаг. Маргааш өрөө гэхэд Люфи болон тэрний багийнхан Гранд Лайн руу ойртож иржээ. Эндээс эхлээд тэдний аялал улам аюултай болж, илүү аюултай далайн дээрэмчид, илүү аюултай хараатнууд тэднийг хүлээж байна гэдгийг тэд сайн мэдэж байлаа. Гэвч мань Люфи энийг юусоо тоохгүй харин ч баяртай байдаг. Тэрсэн малгатын далайн дээрэмчид Гранд Лайн руу очихын тулд ер бусын урсгалыг дагаж ууглаад өгсөх ёстой байлаа. Тэр уулыг эсрэг уулыг нь хэдийгээр зарим нь эргэлдэж байсан ч үүнээс өөр зам байхгүй гэж Нами хэлсэн учраас Люфи тэрэнд итгэхээр шийдэж хамтдаа маш аюултай ширүүн урсгалтай улсыг дагаж ууглаад болгоомжтой өгсөн. Замд нь том хад болоод маш олон сүнсэн хөлгүүд хөндлөснө. Багийн гишүүд нь айд сандарч байсан бол Люфи харин ч баяртай байлаа. Тэгсэн гай болж багийн гишүүд нь хөлгийнхөө залуурыг эвдсэнд аргагүй байдалд орсон Люфи хоёр гараа сунгаад хоёр талын хавцлын ирэмгээс барьж угаад хөлгөө аюултай хэсгээс гаргаж чадлаа. Ингээд хөлг нь өгсөж явсаар уулын өрөөд очиод урсгал дагаж Гранд Лайн руу ирчээрээ уруудаад явна. Тэгсэн тэдний уруудах замын урд нэг аврах том халим зогсож байгаа харагдана. Люфи гараа сунгаад халимны нүүрэнд наалдаж үлдсэн бол багийнхан нь хөлөгтөөгөө хамт халимны ам руу яваад орчихсон тэр. Люфи гэрэг дээр ухаан ороход толгой нь бүхэлдээ шарх сорив болсон халим хавцлыг дахин мөргөж байлаа. Люфи уурлаа тэрнээс багийнхныг нь гаргаж өгөхийг шаардсан ч халим тэрнийг юусоо тоодгүй. Гэвч Люфи далайд сэлж чадахгүй учраас яаж чаддаггүй. Тэгсэн аз булгад хажууханд нэг хөгшин ямар нэг буу шиг зүйл цэнэглээ зогсож байлаа. Тэгэд тэр унтуулдаг сумаар халим руу буудсанд халимж унтаад өгнө. Хөөе, миний найзууд тэнд байгаа. Найзуудыг маань гаргаж авах хэрэгтэй байна. Найзууд чинь үгсэн. Та хэн бэ? Би яаж найзуудаа аврах вэ? Асуултанд минь хариулахаас нааш би таныг явуулахгүй шүү. Хөгшнийг гэрэлт цамхгийн харуул Крокус гэнэ. Крокус Люфигийн багийнхныг үгсэн гэдэгт итгэлтэй байлаа. Энэ үед халимны эцэнд хашигдсан дэрсэн малгатын далайн дээрэмчид яахаа мэдэхгүй болжээ. Гол нь хөлгийнхэн залуур эвдэрсэн учраас тэндээс цугдах ямар ч боломжгүй байж. Энэ үеэр Ахмад Смокер мань хэдийн хойноос Гранд Лайн руу хөдлөх гэж байлаа. Зөвшөөрөлгүй тийшээ явах нь хориотой гэж Ташигийг сануулж байсан ч Смокер энийг нь тоодгүй. Тэгсэн дэд адмирал Гарб ирлээ. Тэр Коби Хелмепо хоёрыг дагуулад ирсэн байна. Тэгэд өөрөө Смокертэй хамт явж Коби Хелмепо хоёрыг Ташигитэй хамт үлдээдэг. Нөгөө талд Люфи Крокусыг шалгаж амар заяаг нь үзүүлдэггүй. Учир нь тэр найзуудгүйгээрээ цаашаа явахыг хүсэхгүй байлаа. Тэрнийг бууж өгөхгүй болохыг нь ойлгосон Крокус тэрэнд халим руу аюулгүйгээр хойртоод найзуудынхаа амьд байгаа эсхийг шалгах ганцхан зам байгаа гэдгийг хэлж өгнө. Тэр халимыг Лабун гэнэ. Энэ үед Гарб Смокертой ярилцаж байлаа. Тэр Смокерыг өндрөөр үнэлдэг нь илэрхий. Гарб дэрсэн малгайтын багийнхныг эсрэг уулыг амжилттай давж чадна гэдэгт итгэлгүй байсан учраас Смокерыг заавал хойноос нь явах шаардлагагүй гэж бодож байлаа. Гэсэн ч Смокер Люфиг олохоор хатуу шийджээ. Дэрсэн малгайтын далайн дээрэмчид бол далайн дээрэмчдийн дунд өчүүхэн жижиг хумхийн тоосол гэсэн үг. Харин чиний ур чадвар надад өөр газарт хэрэгтэй байна. Алабастагийн хаан тулсад иргэний дайн тэгдэхэд ойрхон ирээд байна. Алабастагийн гүнж сургаггүй алгуулсан. Муу хүмүүст барьцаалагдсан бололтой. Бас ховсгалт айрмынхан ард түмний дунд улам бүр алдаршиж, дэлхийн засгийн газрыг унгах зорилгодоо алхамаар ойрцсоор байгаа. Харин тэдний өдөртөгч Драгон Лог тавнд байсан. Тэр дэрсэн малгайтыг миний гараас зүгтаалгасан. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхийг хүсэж байгаа бол би чамд жинхэнэ аюул ямар байдгийг харуулъя. Энэ үед Санжи Усап хоёр хөлгийнхөө залуурыг засахад шаардлагатай сэлбэг болохоор Лабун халимын хүчлээр дүүрэн ходоодоор нааш цаашаа алхана. Тэгээд тэр хоёр саяхан Лабунд залгуулсан бололтой нэг хөлөг дээр гартал хөлгийн залуурыг дараад нэг муудсан байрын цогцос хөвтөж байна. Гэнэт нөгөө цогцос босч ирсэнд мань хоёрын өнхөлцөг хагарах шаглаа. Тэгсэн нөгөө залуу бейсболын цахиур гаргаж ирээ тэр хоёр руу дайрсанд Санжиж ухарсангүй тэрнтэй тулалдана. Харин тэр хоёрыг тулалдаж байх зур Усап залуугийн хэсгийг салгаж авна. Бодлогой Санжи тэр залууг буулгаж авсан ч залуугийн багийнхан хаанигтай байгаа байх гэдэгт итгэлтэй болсон байдаг.
Харин нөгөө талд Зоро халимыг дотор талаас нь жадалж цоолоод гадагшаа гарах арга сэдэж байна. Энэ үед Нами саяхан барьж байсан лууч нь алга болсныг анзаарлаа. Гэвч Зоро тэрнийг анзааралгүй яваад өгнө. Үүнтэй зэрэгцээд нэг эмэгтэй далайн дээрэмчин Намигийн араас гарч ирээд тэрэн лүү дайрлаа. Ингээд нөгөө далайн дээрэмчин Намиг алахын даваан дээр Санжи усав хоёр ирээд Намигийн амийг аварлаа. Эрэг дээр Крокус ямар нэг нууцлаг шингэн найруулж байна. Лабуныг тайвшруулж байж дотогшоо нэвтрэн гэж Крокус Люфид тайлбарладаг. Лабун яагаад тэр хавцлыг дахин мөргөөд байсныг асуусанд Крокус тэр учрыг Люфид ярьж өгнө. Олон жилийн өмнө Крокусын гэрэлд цамхгийн хажуугаар нэг дуу шуутай цоглог далайн дээрэмчид дайран өнгөрч тэднийг Румбур далайн дээрэмчид гэдэг байж. Тэд хөлгөө засахаар тэнд сааджээ. Сонирхолтой нь сүргээсээ төрсөн нэг халимны тугал тэднийг дагаад энэ хүртэл ирсэн байж. Лабун гэх тэр халимны тугал хөгжимд маш дуртай учраас тэдний хөлгөөс салдаггүй байж. Хөлгийн хөгжимчин Брукч тэрнийг хайрлаж Лабунд байнга хийл тоглож өгдөг байлаа. За ингээд тэндээс хөдлөхийнхөө өмнөхөн Румбур далайн дээрэмчдийн ахлагч Йорки Крокустай ярилцаж угаад цаашаа Лабуныг дагуулж явах нь тэрэнд маш аюултай болохыг олж мэддэг. Учир нь Гранд Лайны тэнгист аимшигтай аратан ихтэй учраас өөрийгөө хамгаалж чадахгүй халим тэр дороо аратны олз болох байлаа. Ингээд Йорки Крокусыг ятгаж угаад Лабуныг үлдээхээр болжээ. Тэгэд тэд Гранд Лайныг дагаж дэлхийг тойроод уулын нөгөө талаас ирнэ гэж Лабунд хэлээд дууга дуулсаар хөвөөд явж. Харин Крокус Лабуныг харсаар хоцорчээ. Энэ түүхийг сонссон Люфи Румбур далайн дээрэмчдийн Лабунд дуулж өгдөг байсан дууг сонсож байсан гэдгээ хэлнэ. Харамсалтай нь Лабун ямар ч дунд тайвширхааргүй болжээ. Тэр хавцлыг хаг мөргүүл цаанаас нь найзууд нь гарч ирнэ гэж бодох болсон байж. Тиймээс Крокус тэрнийг тархиа хаг мөргөхөөс сэргийлж боломжтой олдвол унтуулдаг болсон нь тэр байж. Хамгийн гол нь хэтэрхий олон тариулснаас болоод нойр сулах тарианы үйлчилгээ улам бүр багасах болсонд Крокусын санаан зовж байлаа. Тиймээс Люфи багийнх нь ирэхгүй гэдгийг Лабунд ойлгуулъя гэсэн санаа гаргасан ч яаж энийг хийхээ мэддэггүй. Энэ үеэр хоёр далайн дээрэмчин олзолсон дэрсэн малгайн далайн дээрэмчид хөлгөө засангаа тэднийг байцааж байлаа. Гэвч нөгөө хоёр нь мөчөөгөө өгөхгүй томроод байдаг. Тэднийг хэсэг ажигласан Зоро ойртож ирээд хэлнэ. Та нар шиг зантай нэг нөхөртөө таарч байсан юм байна. Нэрийг нь Ноён 7 гэдэг байсан санагдаж байна. Харин чи хэн бэ? Бодвол Ноён 9 байх. Харин нөгөө талд лог 5-нд дэд адмирал Гарп, Ахмад Смокерт, Барок Воркс гэх нэг нууцлаг бүлгэллийн талаар танилцуулж байна. Тэд эхэндээ үл анзаарагдан байдлаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол хүрээн өргөжих хэрээр улам харгас хэрцгий болж байгааг Гарп онцолдог. Сүүлд Шелстауны цэргийн баазыг тэд хяджээ. Тэдний зорилго нь юу болохыг Гарп мэдэхгүй байлаа. Учир нь тэдний нэгийг нь ч тэнгисийн цэргүүд амьдаар нь барьж байгаагүй аж. Гишүүд нь бүгдээрээ тоогоор илэрхийлсэн нэртэй бол үүсгэн байгуулагч Ноён Тэг гэгч нь тэднийг өдөрдөн чиглүүлдэг байж. Тэгэд Гарп Смокерт тэдний бүлгийн гишүүдээс амьдаар нь олзолж тэдний талаар мэдээлэл олж авах даалгавар өгдөг. Энэ үеэр Ташигийн өрөөнд орж ирэхдээ дэлгэцэн дээрх зураг дээр байсан цагаан хувцастай эмэгтэй өөр дээр нь ирснийг сансан ч Смокер тэрнийг хөөгд гаргалаа. Смокер дайчин шаргу чадварлаг тулаанчаас гадна тэрний саваа нь Кайросеки буюу тэнгисийн чулуугаар хийсэн учраас тулааны үеэр онцгой давуу тал болдог байна. Гарп энэ чанарыг нь үнэлж тэрэнд энэ чухал ажлыг даалгахаар шийдсэн байж. Энэ үед Лабуныг эзэн дотор Зороч бас багийнхандаа Барок Ворксын талаар тайлбарлаж өгч байна. Тэдний нэг болох Ноён 7 гэгч Зорог байгууллагада элсүүлэх гэж оролцсон ч амиа алдсан байж. Харин тэдэнд баригдсан хоёр хүний эрэхтэй нь Ноён 9, эмэгтэй нь хатагтай 3 дахь өдөр байлаа. Ингээд Зоро тэднийг алахаар шийдсэн ч багийнх нь Люфигийн тушаалгүйгээр хүн алахгүй байх санаалтай байдаг. Тэгсэн энэ үеэр Лабун сэрж хөдөлж эхэлсэн учраас хөлгийн даргуулыг засч байсан усав ходоодны хүчил рүү нь унах шахна. Лабунч сэрсэн даруйда хавцлыг хаммаг хүчээрээ мөргөж эхэллээ. Сандарсан Крокус бушуухан тэрнлөө буудсан ч тариа нөлөөлдөггүй. Тэгсэн Люфи үсрээд Лабуны хажууд очиж тэрнийг зогсоох гэж оролдоод нүдрүүн цогсон ч Лабун тэрнийг нэг том харснаа ус руу орчлоо. Халимны дотор Усоп ходоодны хүчил рүү унаж үгтгэхийн даваан дээр олсоо тайлсан хатагтай 3 дахь өдөр тэдэнд тусалж Усопын амийг аварлаа. Арга барсан Люфи далайн эрэг дээр Брукийн тоглодог байсан дууг чангаар дуулж бүжгэлсэнд Лабун ч найзуудаа санаад эрэг дээр гарч ирнэ. Хүмүүс явдаг юм а Лабун.
Заримдаа бид хизээж очихгүй гэж бодсон газар очдог. Тэгээд цоош нь хүмүүстэй танилцдаг. Надад найзууд минь хэрэгтэй байна. Лабун. Гуй, тэднийг гаргаж өгөөч. Танил дуугаа сонсож сэтгэл нь хөдөлсөн Лабуны нүднээс нулимс урсаж амаа нэгэд мань хэдийг гаргалаа. Энийг харсан Крокус гайхсан бол Луфи хагартлаа баярлнаа. Энэ үед Ташиги, Коби, Хелмепо хоёрт Логтауныг танилцуулж явна. Тэгээд Ташиги далайн дээрэмчдийн гар дээр байгаа бүх алдартай сэлэмнүүдийг бүгдийг нь хурааж авах мөрөөдөлтэй гэдгээ тэдэнд ярьж өглөө. Тэгсэн Коби тэрэнд сайн тэнгисийн сэрэг зөвхөн тушаал дагдаг биш. Харин сэтгэлдээ байгаа ёс суртахууны хэм хэмжээг дагдаг. Ингэж Гарп адмирал сургаж байсныг хэлж өгдөг. Энэ үг тэрэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. За тэгсэн халимныг эдснээс гарч ирсэн мань ихэд хөлгөө засаж аваад дараагийн аялалдаа гарахад бэлтгэцгэн. Тэгээд тэд баривчилсан хоёр алуурчнаа дараагийн арал дээр үлдээгээд цааш явахаар шийдлээ. Тэгсэн цаашаа явахын өмнө Нами өөртөө итгэлгүй байгаагаа багийнхандаа хэллээ. Учир нь тэр хоёр алуурчны яриад байсан лог пост гэдэг зүйлийг юу болохыг мэдэхгүй байлаа. Гэтэл тэр зүйлгүйгээр Grand Line-аар аялах ямар ч боломжгүй байдаг. Аз болоход Крокус тэрэнд лог пост бол арал хоорондын соромзон орныг хэмждэг тусгай луужин гэдгийг хэлж өгнө. Үүний тусламжтайгаар тэд нэг арлаас дараагийн арал руу шууд чиглээд явах боломжтой байлаа. Тэгээд Крокус тэрэнд өөртөө байдаг лог постоо бэлгэллээ. Дэлхийн хамгийн шилдэг зам заагчдаж тэр бүр энд хурж ирээд байж чаддгүй юм да. Тэгэхээр чи өөрийгөө хэр сайн зам заагч болохыг ойлгож байгаа үстэй. Багийнхан маань байгаагүй бол би чадахгүй байх байсан. Энэ үед Луфи нэг зүйлийг сэтгэлээ. Тэгээд тэр Лабуны хамар дээр өөрийн багийнхны сүлдийг зурна. Энэ бол манай багийн сүлд. Энэ бол бидний нөхөрлөлийн бэлэгдэл. Тиймээс чи дахиж тэр хавцлыг мөргөж болохгүй шүү. Мөргөд байх юм бол арилчна. Чамайг яагаад багийнхнаа одоо хүртэл хүлээсээр байгааг би ойлгож байна. Учир нь чи багийнхандаа итгэж байгаа. Тэгвэл одоо чи бидний нэг болсон шүү Лабун. Бид чам дээр эргэж ирнэ. Энэ бол бидний амлалт. Энийг сонссон Лабун маш их баяртай байлаа. Дэд адмирал Гарптай уулзсан Смокер Барк Ворксийнхнийг барихаар Grand Line руу ганцаараа явахаар болж Ташигийг лог 5-нд үлдээхээр шийдсэн ч Ташиги энэ удаа тэрний тушаалыг эсэргүүцлээ. Тэгээд Зорог барихаар сэтгэл шулуутсан гэдгээ хэлсэнд Смокер аргагүй байдалд ороод тэрнийг дагуулж явахаар болно. Хавцлаас цааш хөдөлсөн мань ихэд Grand Line дэх хамгийн ихний арал руугаа очихоор явж байлаа. Тэднийг юу хүлээж байгааг Луфи мэдэхгүй байсан ч дотроо баяртай байна. Харин тэдэнд лог посоо өгч явуулсан Крокус залуудаа далайн дээрэмчдийн хаан Голди Рожерийн багийн гишүүн байсан болж таарна. Ингээд дэрсэн малгайтын багийнхан хамгийн ихний арал руугаа чиглээд хурдалснаар 2 дугаар анги нь конец фильма. Зайнд хүрээд галзуу серийн сувгийн хамгийн ихний тайлбар маань дууслаа. Яа гоё дээр нь дуусгайцсан уу. За sorry. Гэтэ сайн мэдээ те. Аль хэдэн бороонууд нь дараагийнх нь хийгээд эхэлсэн байгаа. Тийм учраас та нар маань жаахан л хүлээхэд тэгэл болчихно окей. Гэтэ үйл явдал ч бас галзуу сонирхолтой өрнөжээ шүү. За тэгээд энэ галзуу цувралыг та нарт ярих боломжийг олгож байгаа. Bright Rice Teen Club-д баярлалаа. Өсвөр насны дүүнер та нар маань англи солонгос хэлээр ярьж сурж шинэ найзуудтай танилццгааж сонирхолтой уулзалт хэлэлцүүлэгт оролцмоор байх юм бол за бас өөрийнхөө бодлыг илэрхийлж өөртөө итгэлтэй болж өөрийн дуу хоолойгоо олмоор байгаа бол гэрэлт ирээдүрүү хамтдаа өсөж хөгжих Bright Rice Teen Club-д нэгдээрэй. Description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгээд та нар маань шинэ сувагтаа сабаа дараагүй болсаа ба дарцсан бол лайк дарахтал болоо явчихж байгаа юм шүү. Тэгээд хэдүүлээ тун удахгүй эргээд уулзцгаая.